За манай Creative Gallery-д өнөөдөр Франц улсаас ирсэн Монгол гэр бүл зочилж байна. Тэгээ бид нар сэтгэгдлийг нь авъя гэж хүссэн юм аа. Ер нь бол энэ цаг мөчид манай дээр зургийн дугуйлан мөн даш багшийн биерийн сургалт явуулж байгаа. Тэгээд Францаас ирсэн Монгол өсгөөтэйгээ танилцъя. За та өөрийгөө давчхан танилцуулна уу? Сайн байна уу? Та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. Өнөөдөр Creative Mongolia гэдэг энэ сайхан байгууллага, энэ сайхан одоо бүтээч хамт олонтой танилцж байгаадаа маш их баяртай байна. Монголын гар урлаг, Монголын ноос ноолор бүтээгдэхүүн, Монголд бүхэл одоо байгалийн гаралтай ихвчлэн бүтээгдэхүүнүүд энэ хүү галерейд тавигдсан байна. Үүнийг одоо дизайнер болон өөр бас уран бүтээчхүний хувьд би одоо чин сэтгэлээсээ дэмжинэ. Тэгээд энэ тавигдсан бүх бүтээгдэхүүнүүд болон энэ Монгол ёс зүйн заншил, энэ Монгол каллиграфийн одоо өнөөдөр хичээл ингээ орж байна. Үүнийг бол бид нар бас Европт байгаа монголчууд бол бид нар дэмжинэ. Тэгээд энд ирж оролцоо та нартай харьцсандаа маш их баяртай байна. Таны нэрийг ингээ Миний нэр Сарангэр. Сарангэр. Тэгэхээр таны хувьд одоо манай Creative Gallery яг ингээд нэг дор ийм Монгол үндэсний ийм онцлог брэндүүд байгаа нь таны хувьд яагаад ингээд чухал гэж бодож байна вэ? Та тэр талаас нь нэг сайхан онцолж хэлж өгөөч. Энд бол ерөөсөө эрэл хайгуул хийсэн жижиг хөөрхөн тийм мөн нийгмийн хариуцлага хүлээсэн. Тэгээд одоо органик бүтээгдэхүүнүүд байгаад би бол маш их таалагдж байна. Мөн одоо энд зөвхөн одоо бүтээгдэхүүнүүдээс гадна бас зохиолчдын бүтээлүүд байна. Мөн Монголын одоо соёл урлаг тийм үү барин хураа дээдлээд ингээ хандаа өлгдсөн байна. Тэгээ бүр сургалт нь явдаг. Ингээд залсан байна. Тийм учраас энэ бүхэн бол цаашаа үргэлжлэх ёстой гэх юмнууд үзэж байна. За танд сэтгэгдээ илэрхийлсэн танд маш их баярлалаа. Тэгээд бидний бүр зорилго бол Creative Gallery гэдэг ийм орчныг, ийм хамтын ажиллагааны нэгдлийг Монгол орны сум суурин болгонд Монгол хүн бүр өөрийн сайн дураар байгуулаасай гэж үүнд нь бид нар ийм үлгэр жишээ болгож анхны энэ галерейг байгуулад 7 сар ажиллаж байгаамаа. Тэгэхээр та ч гэсэн өөрийн төрсөн нутагта хэн нэгэн ах トゥ найз нөхдөд галерейг бүр уламжлаад ингэж ажилдгийг гэдэг ийм төрийн бус байгууллагын статусаар ингээд ажиллах ийм загварыг биднээс хуулбарлан аваад хэн нэгэн хүн ажиллаж болох юм шүү. Тэгээ энэ бол одоо манай ингээд зорилго байгаа. Тэгээ энэ орчиндөө ингээд сургалт уулзалт бүхэл ийм бүтээлч хүмүүсийг дэмжсэн үйл ажиллагаа явагддаг. Энэ хүмүүсийг нийгэмдээ таниулах ийм олон одоо соёлын болон ийм уламжилт ахуйг танилцуулсан олон арга хэмжээнд оролцож байгаа нь манай энэ галерейны одоо зорилго биелж гэнэ гэж бид нар боддог. Саяхан одоо бид нар нөгөө Богтан уулын гүйлтэнд оролцлоо. Тэрний өмнө нөгөө Азийн ардын урлагийн наадам дээр бас оролцлоо тий. Тэгээ Сухад наадмын талбай дээр хүртэл бид нар стадионд хажууд нь нөгөө галерейга танилцуулаад үндэсний үйлдвэрлэгч нараа танилцуулаад бас үзэсгэлэн байлаа. Тэгээ энэ болгоныг ингээд эргэн бодоход тэгээ таны яг хэлж байгаа ингээд тэр бид нар энэ бүтээлч хүмүүсээ танилцуулж байгаа ийм орчныг бий болгосондоо багтаж байна. За таны та бас одоо энэ монгол хүмүүсийг ингэж нэгдэж нягтарч ажиллах дээр ер нь тань ямар хүсэл байдаг талаар хэлж өгнө үү? Бид нар бүгдээрээ нэгдэж Монгол улсынхаа хөгжил дэвшил болон Монгол улсынхаа тогтвортой хөгжлийн төлөө хүн болгон одоо шармах хэрэгтэй болов ганцхан уул уурхай гэхгүй бидэрт маш их нөөц баялаг байна. Энэ бол Монголын ирээдүй юм аа. Монголын ирээдүйг гэрэлтэх болтугай. Тэгээд бүгдээрээ хамтарч хэлийн чанарыг болон гадаадд байгаа дэлхийн бизнесмен бүсгүйчүүд бас хамтарч оролцох байхаа, ажиллах байхаа гэж бодож байна. За их баярлалаа танд. За Улаанбаатар Монгол улстай давтай морил. За баярлалаа танд.